Сайн байцгаана уу эрхэм DBS-ийн үзэгчид та бүхэндээ шинэ 7 хоногийн мэдээг айлтган дэвшүүлье. DBS-ийн мэдээний албанаас эрхлэн бэлтгэдэг төвөмсийн мэдээлэл хэлбэрийн өнөөдрийн дугаараараа даваа гарагийн онцлог мэдээ сурвалжлагуудаа төлөвлөнө. Үзэгч та бүхэн хөтөлбөртөө анхаарлаа хандуулна. Эхний мэдээ, Дархан аймгийн Сагсан бөмбөгийн спортын түүхэнд бас нэгэн амжилт тодор бичиглээ. Учир нь Улаанбаатар хотын 9 дүүрэг 21 аймгийн бүх ерөнхий боловсролын сургуулиудаас шалгарсан шилдэг багуудын дундах хүслийн цом тэмцээнд Дархан аймгийн од сургуулийн Сагсан бөмбөгийн эрэгтэй баг тамирчид гайхалтай тоглолт үзүүлэн 3 дугаар байр хүрэл медалийн эзэд боллоо. Мөн тус багийн дасгалжуулагч Бат Орших шилдэг дасгалжуулагчаар тодорсон байна. Монголын Сагсан бөмбөгийн холбооноос анх удаа хүслийн цом тэмцээн зохион байгуулж байгаа юм байна. Энэ тэмцээнд ямар очтой гэхээр 21 аймаг 9 дүүрэг Улаанбаатарын дүүргээс шалгарсан дандаа тийм ерөнхий боловсролын сургуулиудын авраг багуудын хооронд болж байгаа онцлогтой ийм тэмцээн болоод бид багаараа 3 дугаар байранд шалгараад ирлээ. Яг тийм нэршгээ тийм гоё тэмцээн байлаа, байж чадлаа. Хүслийн цом тэмцээн 28 баг орсон, 330 гаруй тамирчин оролцсон. Энэ тэмцээн уралдаанд бид оролцохын тулд эхлээд Дархан аймаг дотроо өрсөлдсөн. 4 сарын турш 4 сар гаруй хугацааны турш бүх дараагийн тэмцээнд бид нар төрүүлж тэгээд хүслийн цом тэмцээнд оролцох эрхээ авсан. Ингээ бид нар тоглолтоо хожиж явсаар байгаад 3 дугаар байранд ингээ шалгарлаа. Тийм манай сургуульд бол туршлагатай хүмүүс олон байгаа. Жишээлбэл Дархан аймгийн U18 насны шгшээд манайхаас 4 хүүхэд байгаа. Энэ хүүхдүүд бүгд явсан. U17 буюу сэрб багш нар явдаг хүүхдүүд бас байгаа. Энэ хүүхдүүд бүгд явсан. Тэгээд ийм туршлагатай хүүхдүүд байсан. Тэгээд манайх хологч сайхан самбуу сайн хологчтой учраас манай баг бас үнэхээр энэ амжилтанд хүрэхэд өндөр нөлөө үзүүллээ. Доор 5 номер дээр бэлгүүн төгсгөөд байна. Бас л U18 насны шгшээ тоглодог тий. Гараанд гар тоглодог. Хаш эрдэн сайхан самбуу бэлгүүн төгс Бат шиг золбоо тэгээд энэ хүүхдүүд маань ер нь л Дархан аймгийн шгшээ тоглодог, насны шгшээ тоглодог ийм сайн хүүхдүүдтэй баг очсон, хүчтэй баг очсон. Тэгээд амжилттай тоглож хүрэл медаль авлаа. Баяртай. Энэ болохоор 3 дугаар байранд орсон ийм шилдэг дасгалжуулагч гэдэг ийм Монголын Сагсан бөмбөгийн холбоос ийм өргөмжлөг өгсөн. Тэгээд өргөмжлөлт дагаад 15 сая төгрөг өгсөн. Мэдээж манай багийн зорилго бол хүслийн цом авах байсан. Гэхдээ арай авч чадаагүй тэрэндээ жоо харамсалтай байгаа. Гэхдээ ямар ч сан нутагтаа хүрэл медаль авчираад нүүр улаахгүйгээр босч ирсэндээ айгүй баяртай байгаа. Энэ хүртэл дэмжсэн гэр бүл, найз нөхөд, багш сургуулийнхан бидний ард байгаа. Тэр тийм учраас бид энэ медалийг авахд айгүй тусалцаа үзэж бодож байна. Манай багш бид хэдийг 10-11 дугаар ангиас нь их л дасгалжуулсан. Тийм учраас айлуулах багшийнхаа үгэнд ороод явсан учраас мэдээж өдийг хүртэл сайн амжилттай явж байна. Тийм учраас багштай баярлалаа, хайртай шүгжилье. Бүгдэнд өнөөдөр мэндэр өгье. Намайг 12 од цогцлбор 12 тавингийн сурагч Баяр гэдэг. За тэгээ бид нэр сая ингээд бүх дархан тэмцээндээ алтан медаль авч манай сайхан самбуугийн гайхалтай ижлэлтэй ачаар алтан медаль аваад хүслийн цом тэмцээнд явах урилга авсан байгаа. За тэгээ хүслийн цом тэмцээн яг л тэр нэршгээл үнэхээр Монгол зохиож болох том тэмцээнүүдийн нэг болж чадсан. Юугаараа гэхээр одоо жишээ нь Эмбанк ханаа дээд лигийн ах нар маань тоглолтыг зааланд бид тоглосон. Магадгүй үедээ тоглож байгаа тоглож үзсэн цөөхөн хүмүүсийн нэг байх гэж бодож байгаа. Тэгээ зохион байгуулалт байжлах бүх юм л өндөр түвшиндээсэн да. Яг сэтгэл хэвэл үнэхээр гоё байсан. Тэр гоё зааланд тэр сайн хүмүүстэй өрсөлдөөд явж явах тэр дундаас ингээд медалийн төлөө тоглоод хүрэл медалийг дархандаа авчирсан сэтгэл үнэхээр гоё байсан. Дэмжиж итгэсэн хүмүүсийн итгэлийн алдалтгүйгээр Дархан хоттой сургуулийнхаа өөрсдийнхөө нэрийг гаргаад Дархан хоттой хүрэл медаль авчирсныг таатай байна. Сайн байцгаана. Од сургуулийн 14 ангийн сурагч Баяр гэдэг. Анх удаага Монголын Сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж байгаа хүслийн цом тэмцээнд 11-12 дугаар анги ах нартайгаа орсондоо баяртай байна. Тэгээд илүү их туршлага өргөмжлүүлээд сайн тоглохыг хүсэж байгаа. Тэгээд тэрнч биелж байгаа. Од сургуулийн 14 ангийн сурагч зоригтой байна. 12 дугаар анх нар төгсөө явсан ч гэсэн бид нар тэр туршлагаас нь өргөмжлөөд аврагын цом хамгаалж үлдэнэ. Хөтөлбөр үргэлжилж байна. Илээд 22 дугаар сургуулийн нэрэмжит сэтгэх чадрын сорилго олимпиад цар хүрээгээ тэлж бүсийн хэмжээний хамгийн олон суралцагч оролцдог олимпиад болон өргөцсөн байна.
Дархан аймагтайгаа хувийн хвшлийн шилдэг уган сургуулиудын нэг Илээд 22 дугаар сургуулийн нэрэмжит Сэтгэх чадрын хаврын сорилго олимпиад 2026 амжилттай зохион байгуулагдаж өндөрлөн 1-ээс 12 дугаар ангийн тус бүрээс шилдэг сурагч алтан хөрөл медалийн эзэдийг тодруулан өргөмжлөлөө. Энэ жил 22 дахь удаага болж байгаа Сэтгэх чадрын сорилго олимпиад жилээс жилд өргөжин энэ жил 1700 гаруй сурагч оролцсон бөгөөд Дархан аймгийн бүх сургуулиуд төдийгүй Сэлэнг аймгийн Сумдаас мөн Орхон аймгаас сурагчид зорио ирж оролцлоо. Багш сурагчдын жил бүрийн хавар намар хүсэн хүлээж бэлтгэдэг Сэтгэх чадрын олимпиад инхүү бүсийн хэмжээний томоохон олимпиад болж өргөжиж байгааг онцоллоо. Мөн Сэтгэх чадрын намрын сорилго олимпиад болон хаврын сорилго оноо нийлбэр оноогоороо үнэмлэхүйн аврах сурагчдыг шалгаруулж өргөмжлүүл эвийн цэцэгчийн шагналуудыг гарт боллоо. За Дархан аймгийн хэмжээнд бол саяхан 1000 гаруй сурагч оролцлоо. Сэлэнгэд бол нэг 700 гаруй гэдэг тоо бол байна. Дэлбэртээ бол энэ сайн дурын үндснээр явагдаж байгаа. Одоо жил их тусмал хүүхдийн тоол өсөөд байна. Эх жил бол бүр бүсийн хэмжээний болгох олон одоо ажлууд хийгдэхэр болчлоо. Эцэгчүүдийн одоо хүсэл сонирхол бол их дамгуу болсон байна. Мөн дээрэс нь том хувийн компаниуд, хувь хүмүүс бас спонсор гэж чагнал өгдөг болсон. Урчин жилс эхлээд оюуханы хөгжүүлж байгаа үйл нь өөрөө зөв юм байна. Тийм учраас бид нар бас дэмжиж одоо нийгмийн хариуцлагын үүднээс бол энэ голчлоонд оюуханы чиглэсэн бэлгүүд өгж байгаа. Энэ оюуханыг хөгжүүлж байгаа арга маань маш олон хүмүүст бол их үр өгөөж өгдөг. Тийм учраас эцэг эхчүүд нь өөрсдөө ойлгодог. Зарим нь бол одоо өөрсдөө 2010 оны улсын сэтгэх чадрын аваргууч өөрсдөө явж ийн хүүхдүүдэд бэлдээд ороод ирсэн үр дүнтэй гэдгийг мэддэг. Энэ чиглэлээр бол маш үр дүнтэй байгаа. За одоогийн нийгэм бол өөрөө оюухны нийгэм болж хувирж байна. Ямар ажлыг хийхэд бол тухайн хүний ерөнхий сэтгэлгээний хурдл, асуудлыг хурдан шийддэг болсон байна. Технологиос хамаарсан энэ ажлын байрны өөрчлөлтүүд бас оюуханыг хурдтай хөгжүүлэх зайлшгүй шаардлагаар үзээд байгаа. Сайн уу намаа Мандуулын Дарханбаатар гэдэг. Би 5 дугаар Илээд 22 дугаар сургуульд сурж байгаа. Мөнгөн медаль авсан. Нэг шалгалтын материалыг бэлдсэн. Би тэгээ нийлбэр оноогоороо үнэмлэхгүй сурагч боллоо. Сэтгэх чадвар бэлдсэн. Их тайван багш тэгээ бам суран багштай баярлаа. Дараа жил илүү их хичээж олгосноо. Сэлэнг аймгийн Мандал сумын Мандал 5 дугаар сургуулийн 12-ын Б ангийн сурагч би өнөөлт байна. Өмнөх хаврын сорилгогийн сорилго 2, намрын сорилго 2 талаа орсон. Өмнө нэг алхам төрөлд болдгоо байсан болохоор энэ орж байгаагүй. Тэгээ өмнөх төрөлд нь алт, саяны намрын сорилгот нь мөнгөн медаль авсан. Өөрийнхөө мэдлэг, оюуны хүчийг сорих олимпиад гэж бодож байгаа. Тэгээ би өөрөө энэ IQ төрлийн бодлого бодох амар сонирхолтой. Олимпиад зохиосон Илээд 22-ын хамт олондоо баярлалаа. Сэлэнг аймгийн Мандал сумын 5 дугаар сургуулийн 5-ын Б ангиас оролцож байгаа. Намрын сорилгондоо бол өндөр оноо авч чадаагүй. Тэгээ энэ жил бол алт авж байгаа. Тэгээд нийлбэр оноогоороо 30.5 оноо авсан. Би ер нь IQ-ны олимпиадад ер нь дуртай. Бодлогууд нь их сонирхолтой байдаг. Сайн заяагийн ундрал гэдэг 5.10 ангийн алтан гол багштай хамтарсан байна. 2 дахь жилдээ орлоо. Алтан медаль авна гэж бодоогүй. Тэгээд ер нь бол дахиад нөгөө нэг өндөр онооны батламжаар таслагдах байх таа гэж бодсон. Өндөр онооны батламж авчаасаа гэж их залбирсан л да юм мөрөөдсөн. Тэгэл алтан медаль аваад амар жаргалтай байна уу. Ийм гоё ингээд бэлэг өргөмжлөл медаль гэдэг ийм гоё зөвлөдөг өгсөн маш их баярлаа гэж хэлмээр. Намайг Элдв сайхны эрхэм бэлэг гэдэг. Тэгээд би оюуны ирээдүйн тогтолбор сургууль 6-гийн 5 би хөрөл медаль авсан. Би нөгөө өмнө нь сургуульд байсан болохоор одоо л энэ жил орж ин дөө. Тэгээ өмнөх жил намрын сорилго дээр орсон. Тэгээд энэ жил хаврын сорилго дээр орсон. Логик пазл нь амар сонирхолтой нухаж хийхээр хүнд юм байсан болохоор тэр надад сонирхолтой санагт. Бид нар бол Дархан аймгийн оюуны ирээдүйн 8-8 анги байна. Бид нар сэтгэх чадвар олимпиадад ороод манай ангиас 5 хүүхэд медаль авсан. Манай ангиас 2 мөнгө, 1 алт, 2 хүрэл тэгээд үнэмлэхүй гарсан. Үнэмлэхүй авраг авахд намрын сорилго дээр мөнгө аваад тэгээ хаврын сорилго дээр бас мөнгө авсан. Манай анги таасан багш Наран цэцэг багштай баярлаа. Хайртай шүү. Ийм гоё олимпиадыг зохион байгуулж байгаа Илээд 22-ын багш нартай баярлаа. Илээд 22 дугаар сургуулийн нэрэмжит Сэтгэх чадрын олимпиад жил бүрийн намар болон хавар уламжлал ёсоор зохион байгуулагдана. Бүсийн хэмжээний олимпиадад оролцох багш сурагчдаа амжилт хүсье.
Өнөөдрийн мэдээллийн хөтөлбөр боловсролын салбарын онцлог мэдээллүүдээр бухалж байна. Дархан Улаан аймгийн Од сургууль аймгийн болон улсын олимпиадын амжилтуудаа жилээс жил дахиулан улсын тэргүүнийг их тоцтголоо баталсаар байна. Улсын тэргүүнийг их тоцтголтой Од сургууль улсын болон аймгийн олимпиадаас медаль хүртэж өндөр амжилт үзүүлсэн багш сурагчдаа хүндэтгэл үзүүллээ. Энэ жилийн тухайд улсын олимпиадаас 2 алт 3 мөнгөн медаль буюу нийт 5 медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн бол улсын олимпиадын 2-ын даваа буюу аймгийн олимпиадаас нийт 71 медаль хүртээд байна. Мөн монгол хэл бичгийн 55 дугаар олимпиадаас Саран Гэрэл багштай математикийн төрөлцсөн сургалттай 9-5 ангийн хамт олон оюун эрдэнэ багшийн бэлтгэснээр тэргүүн байр эзэлсэн бахархан амжилтыг үзүүллээ. Мөн сурагчдаас гадна багш нарын амжилтаас онцлоход улсын газар зүйн 30 дугаар олимпиадад газар зүйн багш Болдогийн соёлтод 1-р байранд шалгарч авраг багшаар шалгарсан бахтам амжилтын эзэн боллоо. За одоо энэ жил болохоор газар зүйн 30 дугаар олимпиаданд орлоод тэгээд алтан медаль аваад ирсэн байгаа. Өмнө нь бол 28 дугаар олимпиадаас мөнгөн медаль авч ирсэн. Тэгээд 2 шаммаан бас мөнгө хүрэл медаль хүртчихсэн байгаа улсын олимпиадаас. Тэгээ энэ жилийн улсын олимпиад болохоор нэлээд онцлогтой болсон. 2 үе шаттайгаар цахимаар одоо Монголын нийт газар зүйн багш нарын дунд ингээд шалгаруулалт явуулаад тэгээд шалгарсан шилдэг 51 багш улсад өрсөлдсөн байгаа. Тэгээд нэлээд бүгд маш бэлтгэл сайтай маш мундаг багш нартай өрсөлдөд амжилт үзүүлээд ирсэндээ маш их баяртай байна. Ажлаа хийх нөхцөл боломжоор хангадаг сургуулийн захиргаа, за тэгээ ар гэрээг маань найдвартаа авч явдаг аав ээж, за хань найз нөхдөд одоо маш их баярлаа гэж хэлье. Ер нь бол газар зүйн судалгатгуунаар 10 жилээс эхэлж бэлдэж эхэлсэн. Одоо 10 жилдээ анх аймгийн олимпиадад төрүүлээд улсын олимпиадад орж ялаа. За бас 800 оноо аваад одоо яг багш болъё гэж зараад Монгол Улсын боловсролын их сургуулийг сонгоод орж исэн. Газар зүйн судалгатгуун нь болохоор байгалийн ухааны, нийгмийн ухааны яг энэ зааг дээр нь байдаг юм өргөн хүрээтэй судалгатгуун байгаа. За тэгэл одоо яг нөгөө хүний амьдралд одоо хаач явсан хэрэг болж идэг маш их тийм сонирхолтой шинжилгээ ухаан байдаг. За хүүхдүүд ч гэсэн яг газар зүйн шинжилгээ ухааныг яг судлаад сонирхоод дунд нь ороод явахдаа одоо маш их дуртай байдаг. За тэгээд Од сургуулийн хамт олондоо багш сурагчдаа амжилт хүсье. 9-р ангида физикийн улсын олимпиадаас мөнгөн медаль, 10-р ангида математикийн улсын олимпиадаас хүрэл медаль, 11-т улсын физикийн олимпиадаас хүрэл медаль. Тэгээ энэ жил болохоор улсын физикийн олимпиадаас мөнгөн медаль авсан. Мөн бас Азийн физикийн олимпиадаас тусгай байр, Европын физикийн олимпиадаас мөнгөн медаль авсан. Одоо ямар тэмцээнд бэлдэж байна? Би одоо Азийн физикийн олимпиадаас шалгараад Азийн физикийн олимпиадад болж байгаа. Би болохоор ер нь багасаа ер нь эргэн тойронд аягүй сонирхолтой байсан л да. Одоо юм яагаад унд юм бол одоо ингэж ямар өндрөө сунгаад хэдэн секундын дараа унд юм бод гэнэ аягүй сонирхолтой байсан. Тэгэл дунд ангидаа орохдоо яг энэ физик хичээлээр энэ зүйлсийг хариулт юм биш. Тэгээд энэ физик хичээл аягүй сонирхож судалж эхэлсэн. Яг эрчимтэй байж байхдаа хичээлээс чөлөө аваад илдэг байгаа. Азийн физик олимпиадаа ер нь хотод билж байгаа. Тэгвэл өглөө би 10 цагаас эхлээд орой бол 8 цаг хүртэл илдэг. Хамгийн чухал нь бол ер нь сэтгэл зүй байдаг. Бэлдсэн зүйлсээс илүү тэнгуүтээ тэр үед тусаж дэмждэг багш нар гэр бүл бол бас аюу их нөлөө болдог. Тэр хүмүүстэй аюу их талархаж байна. Улсын хэмжээ 35 дугаар олимпиадад оролцоод мөнгөн медаль авчирсан. Он гарснаас хойш их шаргуу бэлдээж давхуу багшийнхаа мэдлэг чадварынхаа ачаар мөн өөрийнхөө хичээл зүтгэлийн ачаар энэ мөнгөн медаль авч чадсан гэж бодож байна. Би химийн хичээлээр болохоор 9-р ангиас хойш шимтэн судалж эхэлсэн. Үүнд маань бум жаргал буюу манай сургуульд ажилладаг байсан багш маань үүнд их нөлөөлсөн. Намайг химийн олимпиадад оруулнаа гэж. Тэгээ би сонирхож эхлээд үнэхээр сонирхолтой юм байна гэд туршилтууд хийх мөн хими бодлогод бодох нь надад үнэхээр сонирхолтой санагдсан. Тэгэхээр үүнээс хойш ингээд дөрөвдөг жилдээ хими хичээлээр хичээлж байна. Тэгээд би хим болон физикээр мөн хичээлдэг. Энэ хим физикийн чиглэлийн дагуу ирээдүйд инженер чиглэлээр явахыг зорж байгаа. Би 9-р ангида улсын хими олимпиадад хүрэл медаль авч байсан. Миний анхны хамгийн том олимпиад байсан. Тэгээд 11-р ангида дахиад улсын хими олимпиадаас мөнгөн медаль авсан. Тэгээ улсын мэдээллийн олимпиадаас мэдээллийн олимпиадад тусгай байр эзэлж байсан. Тэгээд энэ жил болохоор улсын физикийн олимпиадаас тусгай байр, улсын мэдээллийн олимпиадаас мөнгөн медаль авсан. Ер нь математикээр сайн, математикаа сайн байхад шинжлэх ухааны хичээлүүд бол аянда тэгээ бэлдээд байхад бол сайжирч байна.
Тэгээд би бол энэ жил өглөө нь физикээ бэлдээд өдрийн цагаа авчаад өдөөс хойшдоо сургалт мэдээллийн сургалтанд сууж бэлдэжсэн. Мэдээж багш нартай хандж хэлэхэд талархдаг. Тэгээд амжилтын ард мэдээж багш нар байгаа. Тэгээд баярлалаа. Ирээдүйн мэргэжил мэдээлэл зүгээр IT чиглэлээр явна. Тэр чиглэлээр илүү сайн судалж байгаа сонгоно. Од сургуулийн сургалтын чанараа жилээс жилд нэмэгдэж байгааг улсын төрөлцсөн олимпиадын тоо статистикаас харж болно. Жишээлбэл өнгөрөх жил 2025 онд 14 алтан медаль хүртэж байсан бол энэ жил 16 алтан медаль, мөн өнгөрөх онд 19 мөнгөн медаль хүртэж байсан бол энэ жил 23, мөн өнгөрөх онд 16 хүрэл медаль хүртэж байсан бол энэ жил амжилтаа ахиулж тусдаг 32 болгон нэмэгдүүлжээ. Дараагиндээ чихнүү чимэг болсон аялгауч сайхан монгол хэл бол хүүхэд бүрийн сонирхон судлах, өвлүүлэн үлдээх суурь билээ. Тиймээс ерхий боловсролын сургуулиудын сурагчдын монгол хэл бичгийн амжилтаар нь сургалтын чанарыг дүгнэж болно гэхэд хэлсдэггүй. Тэгвэл монгол хэл бичгийн улсын 55 дахь олимпиадад Дархан Улаан аймгийн од сургуулийн 9-5 анги тэргүүллээ. Дархамчуудын хувьд бахаргалт сайхан мэдээг онцлог хүргэе. Монгол хэл бичгийн улсын 55 дахь олимпиадын анги нийтийн төрөлд Дархан Улаан аймгийн од сургуулийн 9-5 анги манлайлж нийслэл дүүрэг 21 аймгаа тэргүүллээ. Тодорхойлбол Улаанбаатар хотноо зохион явагдсан Монгол хэл бичгийн 55 дахь олимпиадын анги нийтийн төрөлд Саран гэрэл багштай математикийн төрөлцсөн сургалттай 9-5 ангийн хамт олон Монгол хэл бичгийн багш Оёрдон багшийн бэлтгэснээр тэргүүн байр эзэлсэн томоохон амжилтыг үзүүллээ. Өнөөдөр сургуулийн хамт олон тэдэнд хүндэтгэл үзүүлсэн юм. 2025-2026 хичээлийн жилд сургуулийн төвшний олимпиадад 2276 бүлгийн 49891 сурагч, орон нутгийн шатнд 650 сургуулийн 395 бүлгийн 17447 сурагч оролцжээ. Эдгээрээс шалгарсан 32 бүлгийн 1000 гаруй сурагч ангины төрлөөр өрсөлдснөөс тэд инхүү манлайллаа. Монгол хэл бичгийн 55 дахь олимпиаданд од сургуулийн 9-5 ангийн сурагчид маань тэргүүн байр алтан медалийн эзэд боллоо. За тэгээд их хэлээ эрхэмлэн дээдэлж шамдан суралцдаг 9-5 ангийн одоо тархины, зүрхний эрдэмтдээ, чадaltaа, чансаатай хүүхдүүдтэй маш том баяр хүргье. За тэднийг дэмждэг асран хамгаалагчид, за сургуулийн багш нар, хичээл ордог багш нарт нь чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бид хэд бол ер нь Монгол хэлний олимпиаданда өнгөрсөн жилээс эхлээд бэлдэж эхэлсэн. За тэгээ 9 сараас эхлээд нэлээд шаргуу одоо бэлтгэлтэй орсон. За 9-5 ангийн сурагчид бол бүгдээрээ нэг зорилготой, зорилгынхоо төлөө тууштай хичээлдэг. За тэгээ тэмүүлэлтэй их одоо мундаг хүүхдүүд байгаамаа. Тэгээд энэ анги бол миний одоо 5 дахь удаагийн дааж явж байгаа анги. Тэгээд энэ анги маань одоо математикийн төрөлцсөн сургалттай анги. За тэгээ би хүүхдүүдэд юу захидах вэ гэхээр та хэд бол ерөөсөө энэ сургуулиасаа гараад бол хинч биш. Тийм учраас үргэлж одоо өөрсдөө хурцлж багш нарын заасан хичээл номыг маш сайн давтаж одоо баг хамт олноороо амжилтын төлөө урагшаа одоо зөв хүн байцгаагаараа гэж хүүхдүүдэд үргэлж захидаг. Тийм учраас хүүхдүүд маань одоо миний энэ үгийг нэлээд сайн биелүүлж байгаа, нэлээд чадварлаг хүүхдүүд гэж ойлгодог. За дээрэс нь мөн хүүхдүүдэд үргэлж дэмждэг зөв төлөвшүүлсэн одоо эцэг эхчүүдэрээ бас бахарахгүй байхын аргагүй. Багийнхных нь багш нар бас мэдээж суурийг нэлээд сайн тавьж өгсөн. Тийм учраас суур сайн тавьж өгсөн ангийнх нь багш нарт бас баярлалаа гэж энэ ташрамд хэлхэн зүйтэй байхаа гэж бодчих. Ер нь багшийнхаа тусламжаар ерөөсөө яасан ч байсан чадахгүйсэн. Бид хамаг хүсгээр хичээсэн ч гэсэн бидний багш бид нарыг тэр алтан медальд хүрэхэд туссан. Тэгээ бид энэ медаль авсан маш их жаргалтай байна. 12 дугаар ангида ээжтэй хамгийн сайн оноо боломжтой оноог авах бас ирээдүйн олимпиадуудад маш сайн оролцох л ер нь бидний зорилго байна. Улсын аварга анги болсон Америк баяртай байна. Аймгийн аварга анги болохдоо үнэхээр маш их гайхаж ирсэн. Тэгээд анги нэрээ айгүй их баяртай байсан. Тэгээ хүүхд толгойн хичээл зүтгэл биднийг бэлтгэж оруулсан Оёрдон багш тэгээд биднийг чиглүүлж зөвлөж дандаа дэмждэг байсан ангийн багш нартай баярлалаа гэж хэлмээр байна. Дараагийн мэдээ. Дуучин Дэлгэр болтын эхлэл бие даасан уран бүтээлийн тоглолт 2026-ны 4 сарын 18-ны 19 цагаас Залуучууд театрын их тайзан танхимд ганцхан удаа тоглогдно. Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах тодорхойлох мэдээлэлээс хүлээн авч үзье. Үзэгчдийн өдрийн мэндийг хүргэе. Тун удахгүй буюу 4-р сарын 18-ны өдөр Дархан хотынхоо Залуучууд театр тоглолтоо хийх гэж буй дуучин ган болтын Дэлгэр болттой бид уулзаад байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Үзэгчдэд өөрийгөө танилцуулаад хоёулаа ярилцлага эхлэе. За тэгээ та бүхэнд бас энэ өдрийн
тэмдэг хүргье. За намайг Гамболдын Дэлгэр болд гэдэг залуу уран бүтээлч. За тэгээд би Дархан Улаан аймагт төрж өссөн. Одоо хаана өссөн бэ гэвэл би одоо дэрээвэнд тосхон буюу одоо хараа голын ирэг дээр сайхан шумбуж өслөө. За тэгээд би одоо яг энэ зогсож байгаа энэ театрт одоо би 2004 оноос ахуулаад дугуйланд одоо Дэлхийн зүүн гэдэг олон улсын байгууллагаас дамжуулан одоо дууны дугуйланд Монгол улсын соёлын тэргүүний ажлын уртын дуучин Далхачаа багшийнхаа удирдлагын дор анх одоо урлагийн гараагаа одоо хөл тавьж ялаа. За тэгээд дарханд суралцж явах хугацаанд бас олон сайхан тэмцээн оролдонд байр шагнал эзэлж за тэрний манай Далхаа багш одоо сүүлдээ дуулангаа ажиллуулахаа болоод Монгол улсын гавьяат жүжигчин Даян Сүрэн багш нар бид нар шилжүүлж өгсөн. За тэр багшаасаа үргэлжлүүлээд олон сайхан тэмцээнд ороод Гран При 1-р байр ер нь л бол Гран При 1-дээрээс буудгүй байлаа. За тэгээд 2010 онд одоо мэдээж хэрэг 10 жилээ дүүргээд хөгжим мужийн коллежийн дөөрийн дулаачаа ингээд Монгол улсын ардын жүжигчин төрийн сойрхолд хорлоогийн урт насан гэдэг агуу үний шав болж дөөрийн дулаач мэргэжлэр одоо сурч төгссөн. За бас уран бүтээл ямар өргөн тоглолтуудыг хийж байсан мэт талаас бас мэдээлэл өгвөл. За би 2022 онд одоо 5 сарын эхээр өөрийн одоо хамгийн анхны уран бүтээл бол Гомглон залуу нас гэдэг дуугаараа одоо 2 удаа тоглож ирсэн залуучууд театрт. За тэгээд 2024 онд одоо UB Palace-ийн концерт дээх танхимд анд найз Баскуутайгаа андууд гэдэг бас тоглолтыг тойрч тоглож байсан. Тэгээд Увс аймгаар бүтэн тойроод уран бүтээлээ ингээд эхэлж байсан. За эхлэл уран бүтээлийн тоглолтод нь ямар уран бүтээлчд оролцох уу, хэдэн цагаас зохион байгуулагдах уу, өөрийнхөө одоо зохион байгуулж байгаа тоглолтын талаараас мэдээлэл өгвөл. За тий. За эхлэл уран бүтээлийн маань яагаад эхлэх гэж нэрлсэн бэ гэхээр одоо би 18 оноос ахуулаад одоо нийтийн дууны урлагт одоо хүчин зүтгэсэн. Тэгээд өчнөө олон уран бүтээл хийсэн, клип хүүгээд янз бүрийн уран бүтээлүүд байгаа. За тэгээд яагаад эхлэх гэж нэгдсэн бэ гэхээр хүн чи одоо уран бүтээл хийж явж байхдаа явцдаа одоо суралцах зүйл зөндөө байдаг. Одоо л сурч эхэлж байгаа. Тэгээ одоо эхлэх гэдэг нэрийг одоо бодож олж өгсөн юм аа. Энэ эхлэл өөрөө одоо шинэхэн уран бүтээл байгаа. Бүр дуу байгаа. Тэгээ дуу нь гарсан клипийг хараахан цацагдаагүй байгаа. За тэгээд тоглолтод бол Монгол улсын соёлын тэргүүний ажлын дуучин Нурын Баасанд орж ах маань ирнэ. За миний одоо энэ очир сайхан гэдэг миний найз байна. Хоёулаас 1-р сургуульд одоо АБ ангийг одоо 10 жилээ дүүргэсэн бас л одоо Монгол улсын ардын жүжигчин төрийн сойрхолд хорлоогийн урд насан гэдэг агуу хүний шав бид хоёулаа нэг багшин шав дөөрийн дулаажаар төгссөн. Манай очир сайхан ирнэ. За одоо хос хориг багийн гишүүн Цэрэм Паган маань одоо саяхан шинэхэн соёлын тэргүүн авсан. Тэгээд соёлын тэргүүн тайгаа. Энэ манай гурлаа соёлын тэргүүн болсон. За тэгээд Цэрэм Паган маань ирнэ. За тэгээд мэдээж хэрэг одоо хөгжимчин шанцсан одоо анх сарнаа ихч маань ирнэ. Тэгээд миний одоо энэ доор байгаа Басхүү гэд энэ залуу бол миний бас оюутан ахын сайн найз. Тэгээд сая нэг түрүү хэлсэндээ UB Palace-д андууд гэдэг тоглолтод хамтдаа тоглож байсан энэ Увс нутгийн Тис нутгийн хүү байгаа. За ингээд ийм сайхан баг бүрэлдэхүүнтэй бид бүхэн одоо эхлэл тоглолтоо одоо тоглоход бэлэн байна. За тоглолтын тасалбарыг хэрхэн худалдаж авах уу? Дэлгэрэнгүй мэдээлэл бас ямар утсаар худалдаж авах боломжтой вэ? За тоглолтын тасалбар одоо залуучууд театрын кассаар зарагдж байгаа. За тэгээд хүргэлтээр бас хүргэж байгаа. Тэгээд 88 80 37 07 94 0841 гэсэн хоёр дугаараар холбогдоод хөрвүүлж авч болно. Дуун дуртай ард түмэндээ та бүгдийг уриалж байна. Миний эхлэл тоглолтод та бүгдийг өргөнөөр хүрэлцэн эрхийг урьж байна. Үзэгчдээ би та бүхэндээ 4-р сарын 18-ны өдөр залуучууд театрт 19 цагаас тоглогдох эхлэл уран бүтээлийн тоглолтын талаарх мэдээллийг хүргэлээ. Та бүхнийг хүрэлцэн ирж тоглолтыг үзхийг урьж байна. Дараагийн Дархан хотны 3 дахь шилдэг андр 17 насны улсын авраг шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна. Ингээд тэмцээний нээлтийн үйл ажиллагаанаас бэлтгэсэн сурвалжлалыг хүлээн авч үзсэн. Монголын сагсан бөмбөгийн холбооны U17 өсвөрийн улсын авраг шалгаруулах тэмцээн 3 дахь жилдээ Дархан хотод зохион байгуулагдаж байна. Энэ жилийн тэмцээнд эрэгтэй эмэгтэй нийт 62 багийн 800 гаруй тамирчин хурдгүй чавхаалт самбаагаас хөрөн өрсөлдөж байна. 4-р сарын 13-ны энэ өдөр тэмцээний нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж баг тамирчид бүрэн жагсаж оролцлоо. Жил болгоо орон нутгийн аймаг сумдуудлуудын тэмцээнүүдэд зохион байгуулдаг. Тэрний нэг Дархан аймагт 3 удаага U17 улсын авраг шалгаруулах тэмцээн явагдаж байна. Энэ удаагийн тэмцээнд 45 эрэгтэй,
17 эмэгтэй нийт 12 багийн 800 орчим тамирчин хурдчээс солиход 15 бүс хуваагдсан тамирчид маань эд өрсөлдөөнтэй явагдчихэв. Газар газрын хүүхдүүд ирсэн Увсаас 2 баг, Баянгороос 2 баг, Говьсөмбөр, Эрдэнэт дархан, Арангай аймагуудаас нэлээд багууд өмнө говь ял гэж усад ирсэн. Хотын сургуулиуд бас орсон. Дархнаас мөн бараг 6 баг орж байгаа жишээлбэл. Онцлог гэвэл бидний хувьд бол жил ирэх тусам багууд нь тоо нэмэгдэж байгаа. Дээрэс нь ажиглахад бол ер нь гадаад дасгалж үзэгчтэй баг олон болсон байна. Тэгэхээр энэ гадаад олон улсын дасгалж үзэгч нар байснаар бас мэрэгчлийн тэмцээнийх нь суур болж байгаа гэж бодож байна. Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын Сагсан бөмбөгийн холбоо, Дархуул аймгийн Сагсан бөмбөгийн холбоо, хамтран зохион байгуулагчаар Дархуул аймгийн засаг даргын хамгааллын газар, Бие тамир спортын газар ажиллаж байна. Өдөрч та бүхэндээ дотоод мэдээлэл танилцууллаа. Харин одоо энэ хэсэг цагаарын мэдээллийг хүргэе. Төвөмсийн мэдээллийн хөтөлбөрийн ээлжид дугаар энэ дөрөв өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Хөтөлбөрийн маргаашийн дугаараар эргүүлзье. Баяртай үзэгчтэй.